Хэрвээ та офисын ажил хийдэг бол хэрхэн Cloud AI-ыг ашиглан өдрийн 8 цаг хийх ажлыг хэдхэн минутанд дамжуулахыг та бүхэнд жишээтэйгээр хэрхэн хийхийг нэг бүрчлэн харуулъя гэж бодож байна. Тэгээд дөрөв дэх миний харуулж байгаа зүйл бараг оффист ажилладаг хүн болгонд хэрэгтэй гэдэгт бол үнэхээр итгэлтэй байна. Тэгээд энэ бичлэгийг үз дуусны дараа та өөрийнхөө 8 цаг хийгдэг байсан ажлыг магадгүй хэдхэн минутанд хийгээд үлдсэн цагт нь амрах боломжтой. За тэгэхээр шууд бичлэг рүү орцгоё. Намайг Намсраа гэдэг AI сонирхогч залуустай зориулж ирнэ. AI-ийн контентыг хийдэг өөрөө software engineer-ийн залуу байгаа. Өнөөдөр хэдүүлээ Anthropic company Cloud AI тэр дундаа Cloud AI-ийн Co-work гэдэг шинэ төлөвийг нь дурших байгаа. За тэгээд хамгийн ихэнд өдрийн ашиглах түүл маань болонгууд бид нар яг энэ аппликейшныгаа татаж аваад өөрийнхөө компьютер дээр юу ашиглана гэсэн үг. Тэгэхээр та Cloud AI гэж ороод download дээр нь одоо Windows бол Windows-оо за Mac бол Mac-а татна гэсэн үг. За би болгонгууд яг энд бэлдсэн байгаа Cloud AI. Одоо энэ Cloud маань ChatGPT-тэй төстэй бас нэгэн төрлийн AI байгаа. Тэгээд энэ дотроо эхний байдлаар юм Co-work, Code, за энгийн чат гэсэн үндсэн эсгүүдтэй. За тэгээд сүүлийн үед яагаад энэ амжилт олоод яагаад хүмүүс ChatGPT гэхээс илүү нэг ашиглах гад байгаа вэ гэнгүүт ерөөсөө Co-work гэдэг энэ төлөөсөө ерөнхийдөө шууд хамааралтай. Энэ Co-work гэдэг нь юу хийдэг вэ гэнгүүт энгийн чатнасаа ялгаатай таны компьютерийг ашиглана. Буюу таны компьютер дээр байгаа файлууд руу ч н ороод тэдгэрийг янзлах, тэдгээрээс мэдээлэл аваад тэдгээрээс ойлгосон зүйлээрээ буцаагаад танд ажил хийж өгөх ийм боломжтой болоод ирсэн гэсэн үг. Тэгэхээр өмнө та зүгээр л чатлаад өмнө хэдэн PDF-ээс нэг бүгдийг оруулж өгдөг байсан бол Co-work гэдэг төлөвийг ашиглаад та яах боломжтой вэ гэнгүүт ажлынхаа бүх файлуудыг жишээлбэл бүгднийг нэг фолдер дотор хийж өгөөд тухайн Co-work-тэйгээ хамтарч ажиллаад тухайн зүйлээ хийх бүрэн боломжтой гэсэн үг. За тэгэхээр та суулгаад тэгээд эхний байдлаар яаж ашиглах боломжтойг нь та бүгдэд харуулъя. Cloud AI маань ChatGPT шиг бас төлбөртэй $20, $100, $200 гэсэн опшнууд байгаа. Энэхүү бичлэгээ хийхийн тулд ерөнхийдөө $100-ын subscription-ыг аваад энэхүү бичлэгээ хийж байгаа. Тэгээд хамгийн ихний use case лүг хэдүүлээ шууд орцгоё. За хамгийн ихэнд одоогоор миний бэлдсэн байгаа юм юу вэ гэхээр хүн болгон ерөнхийдөө компьютерийнхаа дэлгэц ч юм уу ямарчсан файлуудтай ажилладаг нь бол мэдээж тэгвэл энэхүү төлөвийг ашиглаад танд одоо замбраагүй ийм файлууд жишээлбэл байгаа бол эдгэрийг бүгднийг Cloud Code Co-work гэдэг фичрийн тусламжтайгаар хэдүүлээ organize хийх боломжтой гэсэн. Дэлгэц маань маш замбраагүй байгааг та сая харсан баг. За ер нь одоо энэ бичиж байгаа prompt зэрэгээ бүгднгийн видеоныхоо доор description байдлаар оруулчихна. Одоо болонгод энэ яаж нэг юм таанд ямар нэгэн folder байдаг, ямар нэг их файлтай ажилладаг нөгөөдөл нь замбраагүй болсон бол шууд өөрөө тэрийг одоо хийх юм бол төвхтэй ялгах зэрэгтэй тэр төвхтэй байдаг болонгод шууд ингэж ашиглаж болно гэсэн үг. За тэгээд одоо зорилгыг маань асууж байна. Яагаад цэвэрлээд яг ямар хөө харуулмаар байна тий. Тэнгүүд юм хэзээ ер нь бол юмыг нь олоход амархан байлгамаар байна л гэдгийг сонгож. За тэнгүүд энэ өөрөө миний компьютер дээр байгаа десктоп руу хандаад юмнуудыг өөрчлөөрэй гэдэг инстракшныг өгж байгаа гэсэн үг. Одоо яг энэ миний десктопыг сонгоцсон байна. За тэгээд хэрвээ танд одоо тийм sensitive файл буюу тий аюултай мэдээлэл ч юм уу тий нууцлал мэдээлэл өдр байх юм бол мэдээж та яах ёстой вэ гингүүд тухайн файлуудаа бүгднийг хуулбарлаж авах хэрэгтэй. За тэгээд хуулбарлаж авчаад та энэ AI-даа өгөөд за тэгээд энийг янзлаарай гэж одоо ямар нэгэн байдлаар энэ алдаа гаргахаас сэргийлэх ёстой гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар AI болон алдаа гарах боломжтой гэдгийг үргэлж санах хэрэгтэй л гэдгийг хэлэх гээд байна. За одоо би энэ командыг өгсөн. Тэгээд энд тэнгүүд энэ скрин дээр маань юу болохыг ерөнхийдөө харъя. За одоо тэгэнгүүт дуусчихлаа. Энэ файлуудыг бүгднийг за 40-од item байсныг нь ерөнхийдөө 6 фолдер дотор
бүгднийг аятайхан зэгцлээ хийчлээ гэж байна. За тэгвэл одоо ингээ харангуут манай энэ скрин дээрээс бүх юмыг ясан organize хийцэн байна. За ингээд оронгууд энд нь config гэдэг энд хадгалсан байна, design гэдэг хадгалсан байна, desktop documents гэж хадгалсан байна, screen trash гэж одоо энэ хуучин байсан folder нь. За тэгээ screenshots гингүүтэй screenshots-ын бүр ингээ Mac-ны screenshot, утасны screenshot, simulator-ын screenshot. За энэ дээр ийм видеонууд байсан гэдэг бүгднийг organize хийсэн байгаа. За тэгэхээр энэ бол зүгээр л нэг жишээ. За ингээд бид нэр ихний жишээр нь бол дуслаа. Хэрвээ та бүгднийг нэг бүрчлэнгээр ингэж явуулсан бол та бас нэлээд хэдэн цагийг өнгөрөөнө. За магадгүй та айгүй том Excel файлуудтай ажилладаг бол нэрлэхдээ дотор нь байгаа контентийг нь ойлгоод тэрийг нэрлэхэд тэр бол маш хэцүү. Тэгвэл энэ хүү бичлэгийн тусламжтайгаар та бүхэн өөрсдөө cloud code-ыг суулгангуудаа бүх файлаа маш зэгцтэй болгоод тэ одоо сар болгон тайл явуулдаг гэсэн бол тэ тэднийг бүгднийг manually нэрлэх хэцүү байдаг бол ингэж энийг ашиглаад хийх бүрэн боломжтой болж байна. За дараагийн кейс бол хэрвээ та ост ажилладаг бол ямар нэгэн байдлаар Excel тайлан гаргах, PDF хийх, worksheet, docs, Google Docs гэдэргээд яг тийм office дээр ажилладаг бичиг цаасны ажил, тэ тайлан, хэмжлэл, төлөвлөгөө гих мэтлэн тиймэрхүү тэ. За тэнгуүтэй хуулийн зөвлөгөө гих мэтчлэн зөвлө өгдөг бол та бүхэн энэ cowork-ыг ашиглах бүрэн боломжтой гэсэн үг. За энэ удаад бид нэр яаж ашиглах гэж байна гэвэл та хэд энэхүү төлөвийг ашиглаад өөрсдийнхөө Google Docs тэнгуүтэй Excel sheet, Google Excel sheet, за тэнгуүтэй Google Drive зэрэглүүгээ хандаж ажиллах боломжтой гэсэн үг. За одоо та бүхэн маш энгийн жишээ харуулъя. За надад ямар хөө юмнууд тулгардаг вэ гэнгүүт би болонгод хүмүүст утасны аппликейшн, вебсайт хийж өгдөг. Тэгээд тухайн бүрдээ би нэлээд хэдэн минутыг, цагийг тэ тухайн зүйл нь ямар зүйл орох уу тэ тэдгээрийг бүгднийг инх цэгцлээд үнийн санал явуулдаг байгаа. Тэнгүүд одоо энэ дээр хэрхэн би үнийн санал бэлдээд нөгөөх нь маш гоё PDF болгоод өргөтгөл тэ Монгол үг хэсгийн алдаагүй байх вэ гэдгийг ерөнхийдөө хийж үзцгээе. За одоо энэ болонгууд би docs файл надад үүсгээд өгөөч гэж cloud code coworker-оос асууж байгаа гэсэн. Утасны төдөө app хийхэд утасны жижигхэн одоо өдөр болгон хийсэн зүйлээ трacklaдаг аппликейшн хийхэд үнийн санал хэд байхыг тухайн хүн лүгээ буцаагаад явуулах файлаа бид нэр бэлдэж байгаа гэсэн үг. За тэгээд тэрийгээ одоо яг энэ cloud code coworker-оор одоо хийлгэцгээе. За энэ зүйлийн эцсийн үр дүнд нь бид нар яаж байгааг нь бид нар өөрсдөө docs файл дээр өөрсдөө гараараа хийгээд формат хийж чадахгүй байх тийм хүмүүс бол зөндөө байдаг. Тэгвэл хэрвээ тийм хүмүүс авах юм бол бид нар одоо яаж байна вэ гэнгүүт маш үзэсгэлэнтэй docs файлыг cowork гэдэг зүйлийг ашиглаад гаргаад авчихна гэсэн. Тэгээ миний хувьд бол яг ихэнх цагаа код бичиж өнгөрөөж байгаа болонгууд яг иймэрхүү ажлуудаа бүгднийг эхлээд cloud code-оор хийлгээд дараа нь өөрөө маш сайн хянаад тэгээд дараа нь дараачихаа хүнээр хянуулаад за тэмүүтээ тэр хүн маань хянаад дуусчингууд буцаад ирэнгүүт нь яг нөө хуулийн одоо зүйл авах юм бол бас мэдээж хуульч хүмүүсээр хянуулж юмсныхаа дараагаар тухайн хүмүүс рүү явуулдаг гэсэн үг. За манай файл бэлэн болсон гэж байна. Та шууд Google Drive руугаа бас хадгалах боломжтой байгааг харж байгаа байх. За хэдүүлээ шууд энэ рүүгээ орж үзцгээе. Энэ бол одоо манай гаргасан үнийн санал шууд харагдаж байна. Энэ бол шууд Google Docs дээр шууд Google-ийн Монгол одоо Microsoft Word шиг зүйл дээр edit хийсэн файл гэсэн. Тэгэхээр энийг бидүүлээ Google-ийн Word Docs дээр ч юм уу те бүгднийг нээгээд энийг өөрсдөө бид нэр эдитлэх боломжтой. Тэгэхээр та энэгээр нэг генератлуулж авчингуудаа контентийг нүснээр edit хийж болно гэсэн. За энийг та харж байгаа бол яг ингээд маш сайн structuredтэй. За тэгээд бичиг баримтын нэр те хүлээн авагч нь бэлтгэсэн хин тэгээ огно хүчнтэй хугацаа нийт үн төлбөр хэд байх вэ? Тэсний нөт орох юм ороогүй нөхцөлөнд бол хийсэн байна. За нийт 6 хуудастай гих мэтлэн футертай байгаа харж байгаа. За танилцуулга те. Эрхэм үйлчлүүлэгч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гих мэтлэнгээр бүх зүйлийг нь маш наривчлалтай сайн илэн далангуу хийсэн байгааг та журнал харж байгаа. За тэгээд тухайн аппликейшн дотор юу багтж байгаа зэргийг бүгднийг нарийн тайлбарсныг та харж байгаа.
За тэгээд ямар технологи ашиглахын, ямар үе шаттай хөгжүүлэхийн үнийн санал нийт болж байгаа гэх мэтлэн зүйлүүдийг бүгднийг маш дэлгэрэнгүй хідэн аль фичер нь хідэн дөрөв болж байгаа гэх мэтлэн таад бол бүгднийг гаргаад авсан байгаахыг харж байгаа. За тэгэхээр та энийг шууд ашиглах боломжтой ахны. Энийг ашигласнаар та бүр маш их цагийг хэмнэн. Та энийг ашигласнаар бүр ийм зүйлүүдийг бүгднийг хийгээд одоо зардаг байгууллагын файл тайлан зардаг тийм газрууд хүртэл байдаг. Тим бизнес хүртэл их боломжтой байгааг та харж байгаа. Тэгэд энэ хөгжлийг үзнээр та өөрийнхөө цагийг хангалттай хэмсэн гэдгийг бүр яг өдөө хүртэл үзэж байхдаа л аль хэзээ юм бол ойлгочихж байгаа хаа гэж юу нь бол бодож байна. Одоо тэгэхээр та бүр энийг Google Drive руугаа холбоод хадгалах боломжтой. За одоо энд болгоод би Google Drive хэсэг рүүгээ холбож байна. За тэгээд Google Drive руугаа нэг холбосон бол та яг Docs дээрээ эдитлэх боломжтой. Одоо болгоод за connected to Google Drive гэж байна те. Тэр нь бол холбогдсон байна. Тэгээд энийг нь Google Drive руу хадгалцгаая. Google Drive руугаа амжилттай хадгаллаа. Одоо энэ яг яаж ажиллаж байгааг та хэдэд. За одоо та бүхний харж байгаачлан яг нэг форматанд оруулж чаддаггүй хүмүүс зөндөө байдаг тий. Тэгээ яаж танилт одоо яг энэ зүйлийнхаа structure-ыг олох вэ гэдгийг хийж чаддаггүй хүмүүс зөндөө байдаг. Тэгвэл та өнөөдрөөс эхлээд cloud code coworking гэдэг зүйлийг ашиглаад энэ зүйлийг ерөөсөө хэдхэн минутанд хийх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь та энийг өөрөөсөө нэгтлээд өөрөө бүгднийг Google Docs дээр эдитлэх хэрэгтэй гэсэн үг. Одоо та харж байгаа бол би нэг удаа хийгээд за жишээлбэл үнийн санал зарим хэсэг дээр буруу байх юм бол жишээлбэл те би энийг нь шууд өөрчлөх боломжтой байгаа. За тэгээд энэ түүл таалагдж байгаа гэж найдаж байна. Тэгээд дараачихын хэсэг рүү орцгоё. Өдөр болгон давтагддаг ажилтны хүмүүс байж болно. Тэр хүмүүс зориулаад одоо энэ кейсээ шууд тайлбарлаа явууч. Хэрвээ таны ажилч өдөр болгон давтагддаг бол та энэ дээр schedule гэдэг slash command-ыг ашиглаад тухайн зүйлээ өдөр болгон автоматжуулах боломжтой. Жишээлбэл би надад одоо өдөр болгон шалгадаг одоо вебсайт байдаг. Тухайн сайт дээр ямар нэг алдаа гарч алдаа гараагүй юу гэд тэрийг ерөнхийдөө энд ингээд би бүгднийг чеклжтэй гэсэн. За тэгэхээр энэ жишээ байдлаар ерөнхийдөө бид нар өөрсдийн гэсэн өдөр болгон workout хийдэг хуваарийг Google Calendar гэж таад мэдэх бах. Тэгэхээр Google Calendar дээр нөгөө нэг schedule хийсэн юмудаа бүгднийг зааж өгөх зүйлийг автоматар хийлгүүлж байгаа гэсэн үг. За ингээд шууд ажиллуулад үзье. Тэгэд AI ашиглаж байгаа хүмүүс хэлэхэд хизээч enter дарахаас хизээч одоо за би буруу хийж хөтэй гэж бодох хэрэггүй. Та үргэлжлэл AI-ыг одоо сонирхоо шинэ гарсан зүйлийн туршаад байх хэрэгтэй. Тэгжиж л яг нөгөө нэг энэ зүйлийг ашиглана. Тэгээд цаг явах тусам яг үнэндээ та AI ашиглаж сурахаасаа илүү AI илүү эсэргээрээ бүр илүү танд ашиглахад л амар болоод байна гэсэн үг. Одоо өмнө нь бол за ингэвэл илүү сайн ажиллана гэж байдаг байсан бол одоо л тийм бол байхгүй. Эсэргээрээ зүгээр л энгийнээр чатлах тусам энгийнээр за би ийм юм хүсэж ин гэж хэлэх тусам танд яаж хийх зааврыг магадгүй өөрөө гаргаж байна. За би ингэж асуунгууд за та хизээ workout одоо дасгалаа хиймээр байна гэж шууд асууж ин гэсэн үг. За тэнгууд нь би өглөө 6 цагт хийя. За миний нэг workout ойролцоогоор 45 минут байна. За тэгээд амралтын өдрүүдээр нь бол яг хоо ер нь ямар хуу байлгамаар байна гэж юм те. Ерөнхийдөө бол чин цөөрөлсөн дасгалууд хиймээр байна. Өнөөдрөөс эхлээд энэ зүйлээ гэд хэлсэн байгаа. За тэгээд одоо харж байгаачлан манай cloud code маань бидний өмнөөс юу ажиллаж байна. Одоо энэ харж байгаачлан миний Google Calendar руу push day гэдэг зүйлийг ерөнхийдөө schedule хийя, энийг зөвшөөрөх үү гэж байна. За тэгээд энд ерөнхийдөө зөвшөөрлийг өгчий. За тэгээд харж байгаа байх Google Calendar-аар Бангкокийн цагаар 3 дахь өдрийн 6-аас 7-15-ийн хооронд бид нэр push pull хөл гэсэн одоо нэг яг энэ дасгалын заавартайгаар одоо ингэж Google Calendar дээр бүр зааж өгсөн байна. За би энэ хажууд өөрийнх нь календарыг оруулаад баталгаажуулаад бас та бүхэнд харуулъя. Та бүхний харж байгаачлан яг саяны хэлсэнчлэн энд push day, pull day, leg day, active recovery гэх мэтлэнгээр саяны миний бүх хийсэн юмнуудыг бүгднийг schedule хийсэн байгааг та харж байгаа. За тэгэхээр ерөөсөө cloud code гэдэг зүйлийн cowork гэдэг зүйлийн
давуу талыг та одоо шууд анзаарсан байх гэж найдаж байна. Зүгээр нэг ChatGPT тэгээ чатлахаас арай өөр байгааг харж байгаа байх. Хэрвээ та нэг N8N гэдэг зүйлийг харж исэн бол тэд бүгднийг одоо автоматжуулсан байдаг шүү дээ. Тэгвэл энэ N8N гэдэг зүйлийг cloud-ий дотроо яг бүгднийг агуулсан. Яг үүндээ N8N-ийг ашиглах шаардлагагүйгээр та хэд маш олон зүйлийг автоматжуулах боломжтой. За тэгээд энэ үрдэл бичлэгийн үзсэнд баярлалаа. Тэгээд хэрвээ энэтэй холбоотой өөрийнхөө өдөр тутмын ажлыг өөрийнхөө компани зүйлийг автоматжуулахыг хүсэж байгаа юм бол бид нартэй холбогдоорой. Бидэд бол тусдаа ийм сервис бас байдаг. Бас вебсайт, аппликейшн хийж өгөх сервис бас байдаг. Тэгэхээр та бас сонирхож байх юм бол холбогдоорой. Тэгээд сургалт эдрийн талаар бол яг одоохондоо бол мэдэхгүй байна. Зөндөө хүмүүс асуусан байсан. Яг үнэхээр олон хүн сурахыг хүсэж байгаа юм бол мэдээж бид нар бас тодорхой хэмжээнд хүн болгонд хэрэгтэй зүйлийг зааж өгч болно. Бид нар яг тийм яг AI хөөгөө дандаа тийм хэрэггүй. За AI-г ашиглаад ингэж болно. AI-г ашиглаад контент юм нэтэр гэхгүй. Бид нар яг амьдралд хэрэгтэй зүйлүүдийг л та бүхэн ерөөхдөө заахыг хэрхэн би өөрийнхөө өдөр тутмын амьдрал заадгийг л хаяа нэг харуулахыг хүсдэг гэсэн үг шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За тэгээд та хэд хэрэгтэй өөр сонирхож байгаа зүйл ах юм бол та үргэлж коммент сект бичиж байгаарай, лайк дарж байгаарай. Тэр болгон ч надад бас хүрдэг шүү гэдэг тухайн зүйлүүдийг бүгдийг нь уншдаг шүү. За тэгээд дараагийн бичлэгээр явуулцгаая guys.